Шинэ 7 хоногийн мэнд хүргэе Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээ одоосод Сан Францискогоос ялал та бүхэнтэй хамт байна. Мэдээж подкастын өмнө уламжлал ёсоор ивэнтгээ танилцуулдаг Game Point podcast-ийн 2 дахь хүлээлт хамтран ажиллаж байгаа үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ыг та бүхэндээ дахин танилцуулъя. Үе мөчний өвчтөй замун Ахмад Настан бэртэл гимтэлтэй спортоор хичээлдэг, суг ажил хийдэг, хөдөлгөөний хязгаарлагдмал хэвтрийн дэглэмтэй бүх хүмүүст энэ бүтээгдэхүүнийг санал болгож байна. Шингэн учраас уухад тохиромжтой хоолонд ямар нэгэн тэглэхгүй тэгээд дээрэс нь нэг удаагийн уултаар нэг өдөр давах хэвээр бүх колкозамин автах учраас энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ихсэн цагт өвдөн гэж санаа зовох хэрэггүй болох юм шүү. Joint Movement Colcosum-ыг та бүхэн сонгож хэрэглээрэй. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, Ахмад Настан суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. За тэгэхээр одоо яриагаа хойлоо өнөөдөр хойлоог одоо хэдхэн цагийн дараа эхлэж байгаа NBA-гийн цомын шигшээ тоглолтын талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Цомын шигшээ тоглолтод San Antonio Spurs баг тодорсон. Магадгүй энэ хоёр одоо хоёулын подкаст гарч байгаа мөчөд тоглолтын үр дүн хэдхэн мөчийн дараа тодорж байх. Тийм учраас зөвхөн хоёул яриагаа юунаас эхлэх вэ? Өнөөдрийн тоглолтод чи аль нь ялна гэж бодож ийн яагаад? Стейк хэлэхэд хэрэгцээл юм байна. Өмнөх тоглолтын дээр OKC San Antonio Spurs хоёр тэгж айхтар матч болно гэж би бодоогүй шүү дээ. Юун дээр ч гэсэн одоо New York ч гэсэн Spurs хоёр New York Knicks Spurs ч гэсэн айгүй тийм яг таарсан матчап юм шиг санагдаад байна л да. Бүх позишн дээрээ яг уртлын шугам хотлын шугам ч гэсэн ер нь бол таарсан юм шиг позишн санагдаад байна. Тэгэхээр айгүй ойрхон тоглолт болох болов би гэхдээ New York Knicks-ийг арай илүү хамгаалах болов гэж би бодож байна. Victor Wembanyama Carl Anthony Towns хамгаалж чадна гэж юм. Oklahoma City тандэр Carl Anthony Towns бараагүй шүү дээ. Очих шаардлагагүй дээ нөгөө хэн байгаа шүү дээ. Түүнд болж юм лээ. Mitchell Robinson уу? Mitchell Robinson ба. Тэгэхээр Mitchell Robinson яг будагтай талбайд бол юутай Wembanyama-тай ер нь бол матч болчих واخ. Гэхдээ зүгээр будагтай талбаас гадна гурван шугамасны ард хари яах вэ гэдэг л жоохон асуудал байна да. Гурваас бол San Antonio Spurs бүгээрээ илүү шийдэж байгаа хаа тийм үү? Тийм. Гэхдээ New York Knicks-ийн perimeter defense хамаагүй сайн л да. Одоо чинь Josh Hart байна, OG Anunoby байна, хин байна, Bridges байна гэх. Эдгээр чинь айгүй сайн хамгаалагч нь шүү дээ. Би тэгэхээр харин би New York Knicks дээр арай илүү байх болов гэж би бодож байна. San Antonio Spurs миний хувьд бол өнөө өрөөний тоглолтыг за би бас чамтай баг санал нэг байгаа юу гэхээр New York Knicks баг зэрэг давуу байдлыг өгмөр байгаа юм. Яг гэх юм бол жилийн өмнө шүү дээ. Жилийн өмнө за 2024 онд энэ хоёр баг хоорондоо тоглож Jalen Brunson San Antonio Spurs-ээс 30 он авчихсан байхгүй. Биш 60 он авчихсан байхгүй. 60 он шүү дээ. Тэгээ боддоо. Тэгэхээр давуу талдаа. Гэхдээ зөвхөн өнөөдрийн тоглолтыг за энэ нь хожин тэр нь хожин гэж шууд хэлэхэд бас мэдээж амаргүй байна. Яг гэх юм бол San Antonio Spurs баг ингээд жишээнд ялсан тоглолтуудыг харах юм бол тоглолтын хэмнэлийг өдөрцөн. Lakers эсрэг хурдан тоглосон. Oklahoma-гийн эсрэг арай өөр тоглосон ч гэдэг юм уу. Хэмнэлийг Wemby тааруулсан ч гэдэг юм уу ингээд одоо юу гэдэг хэмнэлийнхээ өдөрж байгаа л өнөөдрийн тоглолтыг эхлүүлэх болоо. Тэгээд New York Knicks баг бол Jalen Brunson бөмбөгийг удаа их эзэмшдэг. Тэгээд нөгөө өөрөөсөө ууж тоглолдог тий. Ер нь бол ингээд зумгаарлуулж тоглолдог бол San Antonio Spurs баг өнөөдөр хурдлах бол бүр илүү Lakers-тэй тоглосноос илүү хурдаар тоглох гэж үзэх болов гэж би хувьдаа таамаглаад байна. За тэгээд тэр хурдыг зогсоож чадахгүй бол Spurs хожнаа зогсоочих юм бол мэдээж Jalen Brunson-ыг хамгаална гэдэг бол маш амаргүй болохоор болов. Гэхдээ од нэг сонирхолтой статистик байсан л өнөөдөр Victor Wembanyama бас 20-25 минут тоглох юм шиг байна. Гимплээс эргэж ирж байгаа гэдэг утгаараа. Тэгээд өмнөх тоглолтод Wembanyama талбай дээр байгаа үед San Antonio Spurs баг нэмэх 21 оноотой суусан чи хасах 19 онооны зөрүүтэй байсан байхгүй. Тэр тоглолт 107 105 бүр илүү 2 онооны зөрүүтэйгээр дууссан юм. Тэгэхээр Wemby өнөөдөр хязгаарлалттай байна гэдэг бас нэг юм илэрхийлээд аваад. Тий. Угаасаа 100% биш.
Оклахомагийн эсрэг шиг тийм шидэлтүүд дахиад тэгж тоглоно гэсэн баталгаа бас байхгүй л санагдаад байна. Баталгаа байхгүй. Гэхдээ Wembanyama-гийн довтлооноос илүү хамгаалалт нь ер нь бол өмнөх тоглолтын дээр айгүй сайн ажилласан шүү. Ер нь бол Shea Tom-Green-ийг бол бүрэн хязгаарласан гэдэгт би бол одоо 100 хилчмээр. Тэгээд Shea Gilgeous-Alexander тэгээд J-Dub хоёрыг ч гэсэн ер нь бол будагтаа талбараар орж ирэхэд бол Wemby-гийн хамгаалалт бол нэлээд олон одоо шидэлтүүдийг ер нь бол өөрчилсөн шүү дээ. Ер нь манай хийдэг юм аа хийхгүй байгаад байсан шүү дээ. Хин үгээсээ. Тэгэхээр Wembanyama-гийн хамгаалалт маш сайн юмсан. Тэгээд яг түрүүн чи хэлсэн Wembanyama-ыг бөмбөг хамгаалт 3 хамгаалагч хийсэн. Тэр чинь бусад тоглогч нартай маш орон зай өгчтэй оноо авах боломжийг гаргаад ирсэн. Тэгээд минутын хязгаарлалтай байна гэдэг чинь бас тэр чинь тэгэл тэр чигээрэл тэр офис чи хязгаарлагдана гэсэн үг л дээ. Гэтэ Wemby тэр Оклахомагийн эсрэг тоглолтод үнэхээр итгэмээргүй шидэлтүүдийг унгасан шүү дээ. Хэрвээ өнөөдөр тэгж шилжих юм бол 1 хүн хамгаалах, 2 хүн хамгаалах, 3 хүн хамгаалах ялгаагүй болох гээд байгаа байх та. Тэгэл тийм л ах. Гэхдээ яг San Antonio Spurs дээ шүү дээ нэг зүйлийг бас юу ямар. Одоо Stephen Castle, De'Aaron Fox хоёр л үнэхээр сайн тоглосон түрүүний тоглолтын дээр. Өмнөх Lakers-тэй тоглосон дээр ч гэсэн Stephen Castle, De'Aaron Fox хоёр бол бүр зүгээр идэж уусан шүү дээ. Идэж уусан гэхэд болно те. Тийм. Тэгэхээр яг тэр тоглолтуудаа үзүүлэх юм бол бас Spurs тал боломж байгаа. Гэхдээ би зүгээр нөгөө талд Josh Hart, Michael Bridges гэсэн сайн хамгаалагч нар байгаа болохоор тэгээд одоо эн чинь плей-оффын уур амьсгалтай загсан бөмбөг тоглоулаад байлаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр алдаа энтер баг үлэн нэлээд физикал тоглолт болно. Тэгэхээр арай New York Knicks тэр тал дээр илүү болов гэж би бодоод байна шүү дээ. Магадгүй өнгөрсөн жилийн New York Knicks байсан бол магадгүй юм. Энэ жилийн New York Knicks ч бас өнгөрсөн жилийнхээс арай өөр байгаад байгаа шүү. Шинэ дасгал сүүлийн хэдэн тоглолт аягүй сайн тоглоод байгаа. Karl Anthony Towns ямар ч байсан Karl Anthony Towns Victor Wembanyama хоёрын тулаан бас их сонирхолтой байх болоо гэж хин довтлогоон дээр илүү гоцгой байгаа бол San Antonio Spurs-ийн бодогтой талбай руу New York Knicks баг Wemby байгаа үед яаж нэвтрэх үү гэдэг л тэр тактикийн тулаан их сонирхолтой байх болоо гэж бодож байгаа юм. Чи New York Knicks-ийн дасгалжуулагч байсан бол Karl Anthony Towns-ийг Wemby дээр assign хийхгүй зү. Ер нь өгөхгүй зү. Үгүй шүү дээ. Би хамгийн түрүүлээд Anunoby-г л тавьсан. Би Anunoby-г тавина зү тий. Тэгэхээр би ер нь бол аль болох тий Karl Anthony Towns-ыг нуухасаар аргагүй болоо гэж бодсон шүү. Тэрийг сайн хийх л үү. Гайгүй л үү. Чиний тэгээд одоо ингэ шүү дээ. Чи бодоо Mitchell Robinson-оор чи ихнийг хамгаалуулах гэдэг шүү дээ Victor Wembanyama-г. Тэнгүүд дотор. Наад өгүүлбэр дээр ч нэг юм орчод байгаа байхгүй. Mitchell Robinson, Karl Anthony Towns хоёр байхаар чинь New York Knicks баг бүр удаан болох гээд шүү дээ. Тэнгүүд San Antonio Spurs баг чинь тавуулаа гүйчээд байгаа шүү дээ. Бүр Victor Wembanyama самбраа хамгаалж хамгийн хойноос гүйхтэй хамгийн хурдан болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр ингээд аль хорыг сонгох уу гэдэг гим асуулт угаасаа Mike Brown-ы дасгалжуулагч юм баг талидын гарч ирээд энэ талаараа тэгэд хангалттай 3 хоногийн хугацаанд ажиллах хугацаа байсан болоо гэж бодож байна. Тэгэхээр хэдийн цагийн дараа эхлэх цагийн тоглолтод хин ялах нь харъя. Гэхдээ одоо чи сая хойлоо ингээд чинь хойлогийн сая нэг 10 минутын яриа хин дээр төвлөрж ийн гэж Victor Wembanyama яаж тоглох вэ? Тэрний эсрэг яаж гарах вэ? Эсвэл Victor Wembanyama яаж зогсоох вэ? Бид хоёр уг цомын тэмцээний чигшээ тоглолтод хоёр баг үлдчихэд байгаа талаар яриад хахад хойлоо сая нэг хүн ярьсаар гол дуусчих. Тэгэхээр энэ чинь Wemby-гийн 3 дахь хөлөрлөө хаа? Тийм 3 дахь хөлөрлөө. 3 дахь хөлөрлөө тий. Аль эзний баг л юуны төвшөнд очсон юм шүү. Суперстар. Тийм суперстар элитүүдийн төвшөнд. Гэхдээ харин за одоо яг тэгж хэлхийч сайшин. Гэхдээ ер нь бол тэр тал руугаа ер нь бол нэлээд явж байгаа тоглогч л гэж бодчих штэ. Ирээдүйд бол маш гэрэлтэй байна. Тэгээд өөрөө ч гэсэн гол нь тим хэмжээний одоо тийм юу тийм аара тийм тийм харагддаг. Одоо тэр сая ингээд OKC-тэй тоглохоос өмнөөс ярьцлага дараа нь өгж байгаа ярьцлага энэ төр өөрөөсөө маш ихтгэлтэй бараг л ер нь бол би дараа одоо LeBron ингээд дууслаа одоо тий бүх юм
одоо шинэ юу ерөнлөө одоо өрөө шилжиж байгаа би ер нь бол дараагийн шүүл гэж хэлээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгээ Йокч бол яг офисер гайгүй юм уус. Гэтэ би бол нэг номер удахгүй шүү гэж хэлсэн шүү дээ. Тэр амар үсэн тэр чинь өөртөө тим ихтгэлтэй тэгээ тим амбицтай байна гэдэг чинь яагаад болохгүй суперстар болох замдалтай алидэ орцсон юм шиг санагдаад шүү. Тэгээ дараа нь OKC-г хожичоо дараа нь ярьж байгаа бас хүүхнүүд нь бас л нэлээд дис хийсэн OKC дис хийсэн юмуд хэлж ийлээ шүү дээ. Одоо жишээ бидний тоглодог саксон бөмбөг бүр тийм этик сайтай тий ethical саксон бөмбөг тоглодог Монголд гээд OKC-г бол жоохон цаагаараа хийгээд л шүү дээ. Бохор тоглодог алдаа тий бохор тоглодог алдаа авах гэж тоглодог ч гэдэг юм тийм байдлаар. Тэгээ гих мэтчлээ одоо дөнгөж одоо ингээ 3 дахь жилдээ тоглож байгаа тоглогч ийм үгнүүдийг хэлээд ингэж өөртөө ихтгэлтэй болон багтаа ихтгэлтэй байна гэдэг чинь гайхалтай шүү дээ. Хэр өрхтэй хүн тэхгүй шүү дээ. Харин тийм зүгээр би өнөөдрийн тоглолтод ингэж бодоод байна. Нью-Йорк Никсийг бас дотроосоо нэг жоохон одоо нэг Монгол хүний зан гэх юм уу нэг жоохон дэмжиж байгаа юм. Нью-Йорк Никс ер нь нар үзээгүй баг байхгүй юу? Сүүлийн 40 50 жил. 70-аад оноос хойш Фил Джексны үеэс хойш нар үзээгүй баг. Тэгээд ядаж энэ баг нь энэ биг авраг болохгүй юм чинь ядаж цомын авраг болгодог гэж бодоод. Тэгээд харин энэ дээрээс юу харж байгаа нөхөр San Antonio Spurs багийн тэр яг Oklahoma-тай хийсэн тоглолтыг хараа мэдээж нэг тоглолт за окей нэг тоглолтоор хитрхи юм хүнлээдээд ойлгож байна. Гэхдээ нэг тоглолт ч гэсэн тэндээс юу харагдсан бөхөр потенциал харагдсан байхгүй. Энэ багийг за манай баг залуу байна. Одоо хүлээе 1-2 жил харыг гих шаардлагагүй болцсон юм байна. De'Aaron Fox, Stephen Castle-ийг яагаад Янсыг солилцсон явахгүй, Stephen Castle-ийг яагаад untouchable болгож байгааг ч гэсэн ойлгоцсон, харцсан. Энэ хоёр гарааны хоёр хамгаалагч нь байж, Victor Wembanyama байж 3-4 номер дээр одоо байгаа хэдийсээ сайн тоглогч нар аваад ирэхэд энэ баг мэдээж сэлгээнд сайн тоглогч байх шаардлагатай. Гэхдээ энэ баг аврагын цомд ийм ойрхон болчихлоо шүү дээ. Oklahoma-г бид нэр ямар доминант юм энэ багийг зогсоох баг байгаа мó гэд асуулт асуугаад ингээд саяны хүртэл олохгүй явлаа шүү дээ. 24-1 гэдэг ихлэл хийсэн байсан чинь хаалга тогшоод нэг баг бид нар ирчлээ шүү дээ. Яах ингээд гараад ирлээ. Тэгэхээр San Antonio Spurs баг матгүй Victor Wembanyama маш нэг биш олон авраг авах байх. Гэхдээ тэрний цаг нь ийм хурдан ирчихнэ гэж бол би үнэхээр бодоогүй юм байна гэж л сая Oklahoma хиттэй хийсэн тоглолтын дараа өөртөө дүгнэлт хийлээ. Магадгүй хэтрүүлж магтчихин гэж болох юм. Гэхдээ л ямар агуу тоглолт, ямар үнэхээр материал юм бэ? Тэр нэг ийм нөгөө саад дээгүүр ингээд нэг алхаад гарч ийлээ шүү дээ. Тэр чи одоо нэг метр зитрийн саад өстэй өгнө лүүлээд чи нэг юм. Манайсаа энийг утдаг саад. Нилээ өндөр шүү дээ тий. За ташааны дээгүүр татдаг ч юм уу тий. Тэр чи зүгээр нэг юм бид нар нэг юм хашаан дээгүүр жижигхэн хашаан дээгүүр давдаг шүү дээ. Лам батгт ингээд нэг. Тэмэр өндөр. Түрүү жил яг нөгөө All Star хоёлаа харсан шүү дээ бүрдэг чи бүр ингээд. Утгагүй мөлий тий. Би бол тал молоор нь л явчихлаа шүү дээ. Үнэхээр утгагүй мэлээ. Тэгэхээр үнэхээр байгалийн хөгжил байна. Дээрэс нь ур чадвар байна. Дээрэс нь хор шартай юм аа. Хэлж байгаа өгнүүд тэр ялангуяа тэр энэ чэтийг хожчихоор л тэгж би юу гаргаад байгаа болов гэж бодоод шүү дээ. Сэтгэл хөдлөл, эмоц. Тийм баг. Тэгээ тэр Alex Caruso-ны нэлээд жоохон физикал хамгаалсан чи өөдөөс нь хэлж байгаа үг мөг. Ер нь бол тэгэл аль хэдийн бэлэн болцсон. Би одоо ер нь бол бэлэн шил гэдгийг харуулад байгаа юм шиг санагдаад байгаа. Өнөөдөр бас яга Нью-Йорк Никсийг би яагаад байгаа гэхээр Jalen Brunson гэдэг тоглогч чинь нэлээд клаш тоглогч шүү дээ. Хэрвээ ойрхон тоглолт болох юм бол, хэрвээ ойрхон онооны тоглолт болох юм бол яг клаш мөчд Jalen Brunson-ээс илүү клач хүн баг байхгүй болов гэж бодож шүү дээ. Яг энэ тоглолтод бол юу гэж бод. Энэ тоглолтод бол тийм аа нөгөө талаар бол Jalen Brunson-аас би бол одоо Cade Cunningham-ыг Jalen Brunson-аас илүү клачтай байх юм билээ. Сая тэр Босны эсрэг тоглолтыг үзчихээ тэр залууг хамгаалах боломж чалга ямар ч дураараа хүссэн газараасаа шийдэхийн хэний ч эсрэг шийдэхийн тэгээд NBA сүүлийн тоглоом дээр 5 тоглогч тоглож байхад нэг дээр даблдаад нөгөөтгийн сул хаях тохиолдол маш ховор штэ. Тэгээд Cade Cunningham-ыг банк даблдаад байх боломж үүдтэй даблдахгүй нэг эсрэг нэг бол энэ залуу хүснэл хийх юм бэлээ. Тэгж бодсон доо. За тэр яг San Antonio Spurs, New York Knicks баг хоёулын хин зүв байсныг хоёулаа New York Knicks-ийг гिचлэлтэй. Гэхдээ
бид хоёрын зөв байсан уу буруу байсан уу гэдгийг бичлэг дуусгах үед харъя да. Game Point podcast үргэлжлэх бид хоёр сая яриад завсарлаж байгаа хугацаанд нэг зүйлийг марцсан байсан чинь бид хоёрын яриад байгаа энэ одоо энэ авраг болон NBA-гийн ингээд суперстар болцсон юм шиг гэж байгаа тоглогч чинь ердөө жилийн өмнө магадгүй 10 сарын өмнө л цус бүлэгнийх өвчтөй болох нь тогтоогдоод сагсан бөмбөг битгий амьдрал нь яах вэ гэдэг дээсэн дөрөн дээр ирж исэн гэдэг ийм тоглогчтой. Тэгээд яг тэр мэдээг хүлээж аваад 5 минут тасралтгүй уйлж исэн гэж ярьсан байна хүнд. Тийм бахтай тэр ч одоо Малика Андрюс. Тэрнээс юм болж одоо ингээд нөгөө карьер дууссан тоглогч нар байгаад байгаа шүү дээ. Тэрнээс гадна шүү дээ тий. Нэг нууц тайлгцсан. Нууц тайлгцсан. Кристаус Порзингс гэдэг залуу одоо баг сүүлийн баг 2 жил хагас сагсан бөмбөг ерөөсө 100% тоглож чадахгүй байгаа. Нэг өвчний улмаас гээд. Тэгээ тэр өвчний нэр ерөөсө задрахгүй байгаа гэсэн. Айгүй болоо одоо түрүү жил Boston Celtics-ийн фэнүүд энэ жил ингээ Atlanta Hawks-ийн фэнүүд ингээд наа чин баг доох авцсан юм биш үү? Доохын вирустэй юм биш үү гээд байсан. Өөр тэгж ярьсан юм уу тийм үү? Тийм тэгж яриад байсан. Тэгсэн чинь өчигдөр Shams энэ талаар битсэн. Тэгээд Porzingsийн одоо өвчин нэштэй энэ болохоор postural orthostatic tachycardia syndrome гэж байна. Тэгээд би энийг найз эмчээс асуусан Монгол эмч. Тэгээд тэгсэн чинь яг бол өвчин бол гэж явдаг юм аа. Хам шимж гинэ. Хам шинж. Өвчин хам шинж гэдэг чинь хоёр тустай ойлголт юм биш үү? Бид өвчтөй хэлжээ. Тэгээд энэ өвчин яадаг энэ хам шинж нь яадаг вэ гэхээр ихэвчлэн ер нь бол нэг тийм жоохон pregnant те одоо нөгөө эмэгтэй хүмүүс хүүхдтэй одоо жирэмсэн эмэгтэй хүмүүст одоо тохиолддог хам шинж юм байна. Гэтэ тийм түгээмэл ш. Тэгээ яадаг вэ гэхээр ингээ хөвтөж жагаад босоод ирэнгүүт ингээ зүрхнийх нь цогцолт ингээ гинт хурцсчихдээ гинэ. Амар хурдан болчдөг. Тэгээ бусаад тэр байрлалаа солиод буцаад хөвтөхгүй л бол нөөсөө зүрхнийх нь юу одоо буцаад буудгүй цогцолт нь буцаад буудгүй. Тэгээ тэрнээсээ болж ингээд дотор муухаарах одоо тий нүд харанхуулах юу гэж ингээд ухаан алдах бол тийм одоо нөгөө юунууд гэдэг те тийм илэрцүүд гардыг байл да одоо ингээд бие дээр тэгж тийм байна. Шинж тэмдгүүд. Тэгээд тэрнээсээ болоод Porziнгс ч ерөөсөө тоглож чадахгүй юм шүү дээ. Тэгээд ерөөсөө угаасаа босхороо зүрх нь ингээд ачаалаад байх юм бол үгүй юунд сакс тоглох вэ шүү дээ. Гарантина чинь өглөө босол зүрх нь ингэж ах юм шүү. Эсвэл заримдаа юм. Гэхдээ ер нь бол заримдаа л бах л та мэдээж ер нь байнга бол тэхгүй л. Байнга байсан бол чинь хэвтрийн дэглэм тэр чигээр орох гэдэг шүү дээ. Тэг ер нь бол тэгээд заримдаа одоо бид нар ингээд нэг хөвчөөл ч юм уу сууж байгаа гинт босгоор нэг гинт ингээд цус ингээд юу ягаад нэг нүд мөд харанхуулдаг шүү дээ тий. Тиймэрхүү юм болт юм шиг. Миний бодлоо. Миний ойлгосноор. Тэгэд энэ идэгтэй юм уу? За би бол тэр ихтэй сайн мэддэг. Тэрийг би уусаа цаашаа судалсангүй. Гэтэ уусаа өвчин биш хам шимж гэхээр яг өвчин бол идэгнэ гэж яхах л та. Хам шимж гэхээр тэгэл хүн одоо зэрчгтэл ийм зүйлтэй амьдрах юм шиг л. Тэгээд түрүү жил болохоор Boston Celtics байхдаа Boston-гийн эмч нартай бол энийг одоо цааш нь яаж одоо зохицуулах вэ? Яаж одоо тэ энэ зүйлийг арай одоо тэ эмчлэх вэ гэж уул нь бол юу гаргасан юм бэ? Төлөвлөгөө гаргасан юм бэ? Тэгсэн чинь Atlanta Hawks руу яагаад одоо Атлантад амьдарч байгаа шүү дээ манайр. Тэнгүүд дахиад тэр зүйл нь одоо Атлантагийн эмчтэй ярилцаад шинэ одоо арга барилаар үүсгэх гээд байгаа юм шиг байна. Тэнийг тийм байна. Босton тэгвэл нууж жагаад л өөр хийсэн юм шиг юм. Нуугаагүй л бах л та. Гэтэ яг энэ одоо биеийн байдал нь ер нь боломжтой. Үгүй эмчлэх боломжтой эсвэл одоо аргалах боломжтой л гэж бодсон л бах л та. Бодвол Атланта авах та. Тэгээд одоо бас хэд хоног тоглохгүй гэсэн шүү дээ. Дахиад 2-7 хоног тоглохгүй гэж байна шүү дээ. Тэгээ 2-7 хоног тоглохгүй. Тэгээд дахиад 2-7 хоногийн дараа биш ээ. Наа чин тоглохгүй ч 2-7 хоногийн дараа эмчд үзүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ эмчд үзүүлээ. Тэгээд эмч өгнө. Тэгээд дахиад одоо саксон бөмбөгийнхаа одоо нөгөө хурд ритмд орохын тулд дахиад
бэлтгэл хийж гэх болно. Тэр чинь дахиад нэг 2 3 7 хоног. Тэгэхээр ер нь бол энэ ондоо ер нь бол Porzingis тоглохгүй юм шиг л гэж ойлгосон. Наа чинь бол гэр нь бол задаг тийш хандсан ба шүү дээ. Энэ байдлаар үл ер нь бол харин тийм байгаа ч тийм. Бид түрүүний дугаар дээр хэлсэн шүү дээ. Энэ хүн чинь нэгэд consistency байхгүй ер нь тоглохоос илүү тоглохгүй их болоод байгаа юм. Тэр багт бол ямар ч хэрэггүй ч ихтэй sorry. Мохол. Гого одоо тийм хараа би нөгөө нэг чамаг Кристоф Порзингисийн гэмтлийн өвчний талаар олоод мэдчлээ гэхэр чинь би ер нь NBA ийм сонин тохиолдлоор гэдэг юм уу би ийм ховор өвчнөөр ховор зүйлээр задаг тайлжсан тохиолдол хэр байд юм бэ гэсэн чинь ер нь ихэнх нь миний мэддэг тоглогч нар гарч ирлээ. Эсвэл энэ ухаж орж байгаа энэ нөгөө интернет илүүс хөгжснөөс хойшчих юм болов. Гэхдээ зүгээр надад 7 тоглогчийн лист байна. За хамгийн ихнийх нь Крис Бош их. Мэдээж Крис Бош бол яг энэ Victor Wembanyamaтай адилхан нөгөө цусны бүлэн гэдэг өвчин юу яасан бэ гэхээр нөгөө уушг руу нороод шууд ингээд амь насанд нүрх аюултайс учраас шууд ингээд спорт орхиж ирсэн шүү дээ. Victor Wembanyama гэх чинь болохоор мөрлөг үлөө. Би юм бас нэг өөр хэсэг рүү байсан санагдаад. Тэгэхээр харьцангуй бас амь насанд гайгүй байсан юм шиг байгаа. Тэгтэл нэг төрлийн өвчин байхгүй цусны бүлэгнэл бүлэн гэдэг чинь. За тэгээд нөгөө төгөр бас нэг сонь задаг тайлжсан тоглогч гэвэл чи санаж Royce White гэдэг Houston Rockets багт драфтлагдсан. За манай үзэгчид санаж байгаа хаа. Тэрний юу гэхээр Royce White онгоцоор нисгээс айдаг. Нэг айдсан эмгэг гэдэг юм байна. Тэгээд ийм эмгэгтэй. Тэгээд одоо цагт онгоцоор нисдэггүй тоглогчийг буюу нисгээс айдаг тоглогчийг NBA-ийн багт байтугай ер нь л хот хооронд явдаг ажил хийдэг зүгээр офисын ажилч гэсэн авахаргүй л маш тийм харамсалтай эмгэг байгаа шүү дээ. Тэгээд энэ Royce White гэдэг тоглогчийн карьер бол тэгж удаагүй. NBA Davista гэж орж ирсэн, драфтлагдсан. Тэгээд энэ нэмгээсээ болоод зодог тайлсан. Дараагийн нэг тоглогч нь юу гэхээр Larry Sanders. Одоо нэг ингэ санаж байна. Giannis Antetokounmpo, John Henson, Larry Sanders гур ингээ гараа алдлаа зогссон чинь нэг бүтэн талбай хамгаалцдаг. Тэр Larry Sanders гэдэг 2010 оны дунд үеэр Milwaukee Bucks-ын гарааны төв болж гарч ирсэн хамгаалт сайтай залууч нь яагаад зодыг тайлсан бэ гэхээр нөгөө сагсан бөмбөг тоглох хүсэл эрмэлзлээ алдсан гэж тухайд яриадсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ер нь яасан бэ гэхээр нөгөө ер нь бол сэтгэл гутрал тэгээ юутай холбоцсон гэхээр хүнд хэлбэрийн төгшүүр гинэ. Ингээд нөгөө 50 байж чадгаа байсан. Тийм зүйлээс болоод спортоо үргэлжлүүлэх боломжгүй болоод 26 наснда зодыг тайлжсан юм байна. За энд нэг сонирхолтой чи Brent Roy-гийн гэмтлийг Brent Roy-г бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Маш залуугаар зодог тайлцсан. Brent Roy-гийн яг өвдөг нь яасныг мэдэх юм. Мэдэх. Өвдөгний бэртэл гэдэг яг сайн мэдэх. Тэгсэн чинь өвчнийх нь онш нь ийм юм байна. Үений дегенератив эмгэг гинэ. Тэр нь яадаг вэхээр үе нь аажмар өөрөө устдаг гинэ. Өөрөө аажмар устаж алга болдог үе нь. Нэгсэндээ тэрийг хурцсах уу удаан байлгах уу гэдгийг л Brent Roy шийдсэн юм байна. Тэрнээс энэ бол имжлэгдэхгүй зогсоогдох боломжгүй өвчин гэнэ. Тэг үегүй болох юм биш ч боддоо. Тийм ээ. Тэгээд Brent Roy зодог тайлцсан юм байна. Маш сонирхолтой энэ кодыг өвчин байла. Дараагийнх нь Zydrunas Ilgauskas. За ер нь бол Cleveland Cavaliers багт LeBronтай хамт бүх хотод болж исэн цор ганц түүнд одоо хамтрагч гэж ярьдаг байсан шүү дээ нөгөө Майамид очихоос өмнө. Тэгээ Zydrunas Ilgauskas яагаад зодог тайлсан гэдгсэн чинь хөлний ясны бүтэн угаасаа төрөлхийн хэвийн бус бүтцтэй ингэнэ. Тэрнээсээ болоод байн хагалгаанд ороод тэрнээсээ болоод зодгоо штэ тайлсан юм байна. Ер нь бол карьер нь тийм тогтвортой байж чадаагүй шалтгаан нь угаасаа нэг юм төрөлхийн эмгэгтэй хэвийн бус. Тэр нь ингээ байн хаалгаанд ороод зодог тайлахад ингээд хүргэж исэн юм байна. Им сонирхолтой тохиолдлуудыг олж уншлаа. За өөр нэг гэхдээ сонирхын энд өөр баа sorry. Зүгээр хэлээ. Сонирхолтой энэ би одоо чинь ингээд одоо Brandon Roy ингээд харах юм бол эн чинь өмнө коллежд тоглолцсон дээ. Өмнө ингээд зөндөө газараар явцсан. Тэгээд NBA-д орж ирээд тэгээд
одоо чи зөндөө эмч одоо эрүүл мэндийн үйлчлэгээр орчод тухайн үед мэддэхгүй яваад байсан гэхээр бас сонирм байгаа шүү дээ. Тэгэд гинт гарч ирсэн юм байгаа эсвэл гинт цуссан юм байгаа. Чи харин энд нэг энэ жигсаалтанд байгаа нэг тоглогчийг Magic Johnson орж ирсэн байгаа. HIV. Тий. Энэ тэгээд энэний талаар чи ер нь юу гэж боддөг вэ? Ингээд дохтой хүн гэдэг чинь одоо юу гэдэг ерөөсөө ингээд шууд үхтгэл гэдэг л ойлголтыг л баг дэлхийн нийтэд өөрчилсөн хүн биз дээ Magic Johnson ч. Тэ? Тийш. Тэгээд харин тий. Уусаа яг дохын вирустэй байсан нь бол үнэлэх. Тэгээд гол нь тэр дохын вирус нь одоо нөө итгэхгүй болсон гэдэг байна шүү дээ. Тэгээ энэ ч нөгөө эмчилгээ эрүүл мэнд одоо нэг ангаахын шинжлэх ухаан чинь хөгжсөөр байгаад тэгээд ер нь л манайд зөвхөн мөнгөтэй байсан тулдаа л үлдсэн баг. Тэгээд хөгжлийг дагаж явсаар байгаа л те. Хэрвээ тийм биш байсан бол яг тухайн үед ангаах хөгжөөгүй эм тарианд байхгүй байсан бол тэгэл адилхан л хохирч болох байсан баг. Тэгээд мөнгөтэй тулдаа алдар нэртэй байсан тулдаа энэ нөгөө хөгжлийг дагаж явсаар байгаад вирусээ нөгөө одоо итгэвтэй биш болгосон л гэж боддоо шин миний бодлоор. Нэг бичлэг үзчихсэн талбай дээр ингээд цус хамраас цус гараад унтсан чинь хинч ойртохгүй байсан нэг бичлэг байгаад байдаг хаа Magic Johnson-ы. Тэр нэг бичлэг байгаад. Төгсгөлд нь бас нэг тоглож байгаа. Андрю Богот чинь гимтэл гэдэг нь бас нэг гимтэл гэдэг нь юу вэ гэхээр мэдрэлийн архаг гимтэл гинэ. Chronic nerve arm damage гэж. Мэдрэлийн архаг гэмтэл яагаад онцгой вэ гэхээр энэ эдгэрдэггүй юм гинэ. Тэгээд гар хурууны мэдээ хүртэл алдаад эхэлдэг. Тэгээд хамгийн аюултайд ордог ийм эмгийн төрөл юм байна. Тэгээд ийм учраас Андрю Богот бас уг нь анбигийн авраг болоод ажгүй явж байгаа. Тэгээд гинт алга болцсон гэсэн чинь ийм зүйлээс болоод алга болцсон байна. Тэгээд LeBron бас одоо тийм nerve damage байгаад байгаа сте. Nerve юу гэдэг байгаа сте. LeBron-ых ч өгшөн эмгэг гэхээс илүү тэр чинь хөгшөөний өвчин шүү дээ. Угаасаа мараа гэмтэл биш байхгүй тий. Энд чинь одоо LeBron 41 хүрэхэд хэдхэн хоног үлдэж байгаа. Энд чинь LeBron-ах чинь чи ингээд угаасаа ингээд өөрөө ч хэлээд байгаа шүү дээ. Ингээд нэг өглөө босоод ирэхэд зүг зүгээрээс би ингэчээд байгаа юм гэж. Манай ээж аав нар, манай ах нар тэгдэг л үстэй. Ингээд зүг зүгээр унтсан чи өглөө босоод ирсэн чи ингэчлээ. Шинэ өвчин нэгээд. Тэгэхээр чин тэр чин LeBron-их бол тийм зүйл биш байхгүй энэ чин LeBron-их чин өөр. Тэр одоо ингээд Victor Wembanyamag бас тэр нөгөө Malik Andrews асуусан байл шүү дээ. Чи яаж ингээд тэр мэдээг хүлээж авсан бэ гэж. 5 минут ингээд уйлсан гэж. Тэгээ тэр тухай ингээд дахиж сагсан бөмбөг тоглож чадахгүй гэж бодсон уу гэсэн чинь яг үндэ тэр сагсан бөмбөгийн талаар бодоагүй амьдрал ийм богинохан гэж юу гэж бодсон гэдэг гисэн шүү дээ. Тэг яг үндэ тийм амар аюултай өвчин тусаад идгээд ирсэн байхгүй энэ залуу. Нөгөө талаар би юу гэж хэлэх гээд тэгэхээр Victor Wembanyama бол онцгой бүтц тийм үү? Одоо хүн төрлөختний дунджаас ч юм уу эсвэл хит өндөр биес хитрхи одоо юм гаж өндөр хүн шүү дээ. Тэр шиг одоо ингээд Joel Embiid ч гэсэн юм онцгой бие физиологиуд Greg Oden ч гэсэн бас ламвидээ онцгой бие физиологиуд ер нь карьер нь богинохон байх гэдэг эрсдэлтэй учраас зүгээр муу амлаж байгаа юм биш. Удаан үргэлжлээсэ. Гэт хүн болгон Янс шиг байх чадахгүй шүү дээ. Тийм учраас ер нь яагаад Victor Wembanyamag энэ дөнгөж 3 дахь жил нь гэж хүлээх хэвээр энэ San Antonio Spurs одоо дайрах хэвээр юм байна гэж би зүгээр энэ зур хувьдаа бодсон шүү. Миний хувийн бодол. Тэр зүв байх албаа, буруу байх залбаа, ер нь зүгээр үнэн байх албаа. Тэгтээ зүгээр миний хувийн бодол надад тийм бодол орж ирсэн шүү. Би тэгээ бас ингэж бодсон шүү. Янс одоо юг руу хонос Spurs дайрахгүй гэдгсэн шүү дээ. Ер нь угаасаа Янс хин хоёр таарахгүй юм шиг санагдсан шүү. Ер нь одоо ингээд тоглож байгаа. Яг одоо энэ тоглож байгаа энэ 3 жижиг тэгээд Wemby тэгээ нэг төвтэй юу ч угаасаа л цаашаа сайн явахаар юм шиг санагдсан шүү. Дахиад Янс байна гэдэг сүлгээр надад ерөөсөө Янс ингээ бөмбөг авчаад талбай хуваарлт болохгүй нэ. Тий. Бөмбөг авчаад ингээд тоог хийгээ сууна гэх юм бол угаасаа Wemby тоглоулах юм шиг санагдсан. Тэгээд би харин яг Янсын угаас хэрэггүй юм биш үү гэж бодсон шүү.
Gamepod podcast-а хамт байгаад баярлалаа. Манай ерөнхий ивент тэтгэгчээр энэ улирал Social Pay ажиллаж байгаа. Тэгэхээр Social Pay маань өнгөрсөн улирлаас эхлээд найз өөрийн аяны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр Social Pay дээр та бүхэн хэрэглэгч болсон та бүхэн найз өрөх юм бол хэрвээ таны найз урьсан найз чинь аппликейшнийг хэрэглэж болох юм бол та 5,000 төгрөгийн урамшууллыг урьсан найз болгон дээр авах байгаа. Харин таны урилгыг хүлээн авсан найз чинь аппликейшнд амжилттай бүртгүүлээд Virtual Mastercard-а Google Pay эсвэл Apple Pay-д холбосон тохиолдолд 10,000 төгрөгийн урамшууллыг авах боломжтой болж байгаа юм байна шүү. Тэгэхээр хин хэндээ ашигтай, хин хэндээ мөнгөн бонустай энэ үйлчлэгийг найзуудаа санал болгоорой гэж Game Point podcast-ийн дүгээс уриалж байна. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Game Point podcast үргэлжлэж чинь за битээр уг нь энэ багийг энэ удаагийн дугаар дээр ярихгүй унжчихъя гэж уг нь их хичээсэн. Ягаад гэвэл энэ багийг сүүлийн үед их яриад байгаа учраас. Гэхдээ одоо ярихаас өөр арга алга. Тэгээд за би энийг мэдгүй байгаа хүмүүст нь зөвлөлөд эхлээд уншаад өгчий. Энэ бол Portland Trail Blazers багт хожигдсны дараа 138 134 билүү хожигдсны дараагаар 136 тийм 136 тэр тоглолтын дараа нэгэн фэн багийн эзэн Joey Lacopro мэйл хийлгээсэн байгаа байхгүй. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр уншаад өгч. Хүндэт Joe энэ багт ямар нэгэн зүйлийг хийгээч ээ. Ялахын тулд Стеф юу хийх ёстой юм бэ? 50 оноо авах ёстой юм уу? Энд чинь 49 оноо авсны дараа хожигдсон. 48 оноо авсны дараа хожигдсон шүү дээ. Тэгээ 50 багт 2 дугаар сонголт үнэхээр хэрэгтэй байна. Жими бол яг үндэ болохгүй байна. Тэр одоо small forward-ийн байрал тоглогчийг power forward дээр зүтгүүлээд байна. Биднэрт яг үндэ цэвэрт хувийн тоглогч алга байна. Би үнэхээр сэтгэл дундуур байна. Баярлалаа Justin гэсэн байна. Тэгээ хамгийн сонирхолтой нь энэ фэний мэйлд багийн эзэн Joey Lacopro хариулсан байгаа. За яг үндэ би бүр ингээд чамаас тутахааргүй ингээд frustrated болж байна. Тэгээ би энэ дээр ажиллаж байна. За мэдээж амаргүй тэгээ дасгалжуулагч нар ажиллаж байна. За энэ тэгээд тэгтээ Jimmy энэ манай багийн асуудал биш ээ гэж хэлсэн байгаа байхгүй. Jimmy is not the problem. Энэ фэний үг надад биш үү? Бүр 100% биш 1000% үнэн санагдсан байхгүй. Jimmy Butler асуудал нь яг одоо мөн болоод эхэлж гинүн. Ийм богинохон хугацааны дараа энэ чинь солилцоогоор аваад жил болоогүй шин. Golden State Warriors багийн талаар хоёулаа зөнгөдөл ярьж байгаа. Юу нь болохгүй ганцаа. Сүүлдээ өнгөрсөн дугаар дээр бүр хоёулаа Steve Kerr л хүртэл буруугаа өгч үзсэн шүү дээ. Тэгээ би одоо чамаас асууя заяа. Одоо ингээд чи Golden State Warriors багийн менежер Mike Dunleavy чи яг өөрийгөө бүр төсөөлнө шүү. Чамд ингээд дарамт ирж байгаа. Мэдээж энэ чинь бизнес учраас ингэж хожигдоод ах яагаад сайнаар тусахгүй. Чамд 3 сонголт байна. За эхний ээлжинд хамгийн амархан сонголтоос эхлэе. Солилцох. Хоёр тал нь Стив Керрийг халах. За гуравт нь 3 дахь сонголт гэж байхгүй юм шүү дээ. Стив Керрийг халах уу солилцъя хөө гэж юм. Тэг хэнийг солих юм? Би яаж мэдгийг чи бодож харин би чамаас асууж байгаа чи GM бистэй гэж. Энэ жилдээ бол угаасаа тэгээд Стив Керрийг халсан ч халаагүй ч ямар ч юу үр дүн одоо өөрчлөгдөхгүй хаа. Угаасаа энэ ростер нугасаа айгүй олон нүхтэй, айгүй олон одоо алдаатай зүйлүүд байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь яг энэ фэний хэлдгээр центр байх нь үнэн. Энэ центр одоо ингээд центр ингээ гаднаас ингээ хай гэж бодъё заяа. Одоо ингээд маркет дээр байгаа центрүүдээс авъя гэж бодох юм бол энэ баг тоглуулахын тулд самраас бөмбөг авдаг тэгээ 3-аас шиддэг space гаргадаг team центр хэрэгтэй байдаг байхгүй. Яг team центр бол одоо үндэ яг байхгүй шүү дээ. Нэгт.
Хоёрдугаар Куминга гэдэг зүйл одоо тоглогчоор гэдэг зүйлээр гинээс хүний Зүйлдээ бүр зүйл боллоо. зүйлдээ зүйл бол. Тоглогчийн үн бол бүр нас унчлаас өөрөөсөө бүр ротейшнаас хасчлаа шүү дээ одоо. Тэнгүүт том одоо жишээ Янсен трейдэн ч юм уу өгөх зүйл одоо энэ багт бол үнэхээр алга болчлоо. Тэгэхээр яг ямар нэгэн байдлаар одоо явуулах хэрэгтэй л доо. Энэ хүний чинь ингээд 20 эдэн сая төлөө байлгаад ахлахгүй. Гэхдээ яг солилцоогоор аваад энэ одоо багийг сайжруулчих гэсэн зүйл алга юм шиг санагдаад. Тэгээ бас нэг проблем нь шүү дээ. Би ингэж анзаарсан шүү. Сүүлийн 2 тоглолтын дээр ингээд харж байгаа байхгүй. Жими Батлер үнэхээр юу импакт үзүүлэх гээд. Чи одоо 11 12 моёр шидэж явах нэг тоглолтод. Тэгэхээр чин багийн number 2 үстэй. Одоо Curry-гийн хойлцох лидер шүү дээ. Туслах хэрэгтэй. Тэгэхээр чин бүтэн тоглолтын турш 11 удаа шийдэхэр чин энэ бол угаасаа тусламж болохгүй шүү дээ. Тэгээд энэ бүх юмны одоо өшөө энэ нь Батлерын бас буруу биш байх. Яа тэгэхээр Warriors ч бас ингээд яг ингээд point guard байгаа юу гэхээр бас хэцүү шүү дээ. Яг Stephen Curry ч юм яг ингээд point guard бол баг биш шүү дээ. Өөрөө шийддэг. Өөрөө хийх боломжгүй болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд ганц point-ыг явуулж байгаа хүн бол Green болчиход байгаа байхгүй. Тэгээ Green бас ажиллаа бас одоо хэрвээ point юм бол Jimmy-д одоо арай их шийдэл гаргаж өгөх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Гэхдээ энэ юуны одоо Warriors-ын тоглолтог Steve Kerr-ийн тоглолтог сагсан бөмбөг чинь яг бусдад нь гаргаж өгдөг тийм зай байхгүй л юм л да. Jimmy Butler, Klay Thompson биш байхгүй. Klay Thompson шиг шууд catch and shoot байхгүй байхгүй. Тэр чинь ингээд бөмбөгтэй тоглолтог, бөмбөгтэй тоглож иж өөртөө шийдэл гаргадаг юм байхгүй. Тэгэхээр хэрвээ Jimmy Butler-тэй ингээд цааш явах юм бол бас нэг point guard хэрэгтэй юм шиг санагдаад байна. Brandon Podziemski бол угаасаа энэ багт тэр point guard-ийн үүргийг гүйцэтгэж цаашаа явахаар тоглож биш гэдэг бид нар одоо 2-3 жил арчлаа шүү дээ. Тэр Pat Spencer юм шүү. Өчтөр Pat Spencer, тэгээ Spencer-ийн дөрөв Cam Spencer гэдэг тэр Memphis төчтөр харсан. Энэ хоёр алж чинь тий. Clippers энэ хоёрт ахтуу хоёр алж чинь шүү дээ. Яг Timothy гэтээ яг энэ Pat Spencer-ыг гараанд гаргана гэж л байхгүй л гэдэг та. Тэ. Хитрхи small болчиход байна гэдэг шүү. Тэгэхээр яг зүгээр энэ минь зүгээр илэглэн шүү. Тэрнээс Pat Spencer энэ чинь хоёр талт кредит тоглогчийн талаар бид ярьж байгаа зү тий. Тэгэд энэ тоглогчийг багийнхан ирээдүгөө яриа явж байгаа нь би Warriors-ийн фэнүүдийг өрөвдөд байгаа байхгүй. Ингэтлээ бүр талтагтаа тулж ин даа л гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ энэ фэнүүдийн бурууч биш. Стефийн бүр би энэ нөгөө фэний загтлалын үнхтэй 100% санал нийлээд байгаа. Нэр Стеф яг 50 он авах хэрэгтэй юм уу? Тоглолт болгоно. Багийн лидер чинь 2 тоглолт дараалаад 39 оноо 48 оноо авсан бол тэр хоёрын тоглолтод ямар ч багийг хожих хэрэгтэй шүү дээ. Чи плей-оффын баг биш, Brooklyn Nets биш, Charlotte биш бол чи ямар ч плей-оффын баг л бол чи ямар ч багийг хожих хэрэгтэй шүү. Тэр ялангуяа багийнхаа 2 дахь лидер 54 саяг өгж байгаа бол чи хожих л ёстой байхгүй юу? Тийм учраас одоо Steve Kerr ингэж байгаа юм. Steve Kerr нэг сая хэвлэлийн багварал дээр би ажиллаа муу гэдэг байна. Би ажиллаа ингэж байгаа учраас гэж Steve Kerr чи өөр дээр нөгөө нэг ингэж галыг авах гээд байгаа нь эсвэл арга ярьж байгаа л хэлбэр байхгүй юу? Тийм Steve Kerr ажиллаа мууж байгаа магадгүй гугасаа мууж байгаа. Яг бол энэ систем хитрхи өлег болчлаа тийм. Greg Popovich ягаад айгүй олон жил амжилттай явцсан. Popovich ингээд багийг ингээд David Robinson-аас Duncan өгөөд, Duncan-аас Tony Parker өгөөд, Manu өгөөд тэгснээ Kawhi ингээд шилжээд ингээд Boris Diaw гэдэг ингээд тэгээ тэр хооронд Greg Popovich-ийн тоглолтын арга барил хэдэн удаа хувьссан бэ. Удаанаас хурдан болсон тий илүү чөлөөтэй тоглодог болсон гэдэг нэг юм Greg Popovich суралцаал хөгжөөл өөрөө дагаа явуулсан байхгүй. Steve Kerr болохоор яг нэг хийсэн зүйлээ төгсд нь хүргэсэн. Гэхдээ тэр төгс нь систем нь тоглогч нартай хамт өөртөө хамт хөгшөрчөөд байна л гэж байгаад байгаа. Апгрейд байхгүй. Нэгдүгээр тэр тэнгүүд хоёрдугаар Steve Kerr хэдийгээр галыг өөр дээр авах гэж байгаа ч гэсэн яг энэ фэний онцолж байгаа шиг энэ гал угаасаа Jimmy Butler руу хөссөн үсээгүй ирнэ. Хойлоо нэг 2-3 дуурын өмнөх тэр хэлжсэн шүү дээ. Одоо Jimmy Butler-ыг авсан нөгөө бал сарын одоо энэ баяр түүл явдал ингээд дууссан. Одоо шууд бодит амьдралтай нүр тулаад шууд ингээд
гэр бүлийн маргаан эхэлж штэ тий. Тэгээ энэ маргаан амьдрал хөлтөж штэ. тий. Амьдрал тий. Тэгээд энэ маргаан хамгийн гол нь зүгээр миний харж байгаагаар алерт эхэлсэн болов гэж би хувьдаа хараад байгаа. Green сая хизээвлээ нэг хожигдсан тоглолтын дараа бас нэг багийнхан тийм тоглогч нарыг шүүмжилсэн байсан тий. Тэгэхээр энэ маргаан алерт эхэлсэн болов гэж хараад байна. Тэгээд Jimmy Butler яг чиний эхэлдэг гэхдээ түрүүний тайлбар маш гоё шууд. Харгуурлан Jimmy тохирохгүй болохоос Jimmy Butler арайч жилийн өмнө байсан тоглогч бас арайч тэг байхгүй болчоогүй. Тэгээд 30 минутаа тоглоод байгаа алдаануудаа аваад байгаа чөлөө шидэл бараг л 10 удаа шидэт байгаа шүү дээ. Jimmy Butler хийдгээгээд байгаа байхгүй. Тоглолтын аргуул нь Steph зориулагдсан учраас Jimmy Butler зориулагдаагүй учраас хожихгүй байгаа даа гэдэгтэй чинь бол 100% санал нэг байна. Тэгээд Jimmy Butler бол урд чадвартай тоглогч гэж ямар тоглогч шиг хэлдэг. Нэг англи л шүү дээ. Ингээд тасарсан бүр баг ингээд хоошоо хараа шидэд. Одоо Jokic чинь жинхэнэ урд чадвартай тоглогчтой. Хоошоо хараа шидэхэд бөмбөг нь ордог штэ. Jimmy Butler ч юм бол яг үндэ тийм тасарсан урд чадвартай тоглож биш харин бусдаас илүү хөдөлмөрлөд бусдаас илүү талбай дээр ингэж дайчин байж тэр нөгөө од гэдэг статус авч авсан хоёрын хооронд урд чадрын асар их зөрүү байгаа. Тэгэхээр нас яваад тесрэлт алга болоод ингээд ирэхэр ч нөгөө урд чадвартай чадваргүйгийн ялгаал гарч эхэлж гинүү даа л гэж хувьдаа аль л цаг үеийн л ер нь давхцаад байгаа юм уу. Ер нь хөгшөрж ин дөө. Тийм уусаа тэгээд нэр Lex юу хоёрын Warriors хоёрын нэг асуудал бас адилхан шүү. Дандаа ийм атлетик тэг физикал тоглодог багууд дээр юусаа чадахгүй дандаа хоцордог, хамгаалж чаддгүй те. Нөгөөдөө одоо баг мөргүүлээд очичоор тийм одоо physicality байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүйлүүдийг л одоо нэмэхгүй бол 1000 одоо үнэтэй тоглогч юун дээр авчираад Steph дээр авчираад одоо энэ баг цаашаа явна гэж л байхгүй хөө. Би араа нэг юм дээр бас гайхаад байна. Одоо ингээд тэгтээ тэргүй нөхцөл байдал ийм байхад Joe Lacob ингэж нэг фэн рүү ингэж юу яагаад юм бичээд скол хажуугаар нь орж би Kuminga таартай дуртай гэж хэвлэлээр хэлээд тэгээд ингээд багтаа болон front office-тэй ямар ч хэрэггүй тийм pressure өгөх юм, дарамт өгөх юм. Одоо ингээд таралтаа ингээд багийн эзэн ингээд ах юм бол бусад багууд харцаад эдэр зөв трейд хийх хэвээр юу гэдэг desperate нэг гэж бодлоо бүх үнэ өсгөн үстэй. Яг тэрийг бол бид нар Lex дээр зөндөө харсан шүү дээ. Lex-с болохоор 2-3 draft pick нэхэд мөртлөө бусад багууд баг зүгөөгөөд өгдөг тийм трейд үү. Хоёрдугаар тэргээ 2 мөрхөр өгч өнгөд. Чи нөгөө LeBron өөрөө чсэн Rich Paul чсэн өөр хүмүүсээр чсэн хөвлөлдөр ингээл Lex тэрийг трейд хийх хэрэгтэй байна. Ийм хүн авах хэрэгтэй байна гэл тэгэнгүүт. Угаасаа тэр чин бизнес чи угаасаа leverage дээр л явна шүү дээ. Тэгэл угаасаа энэ баг desperate харагдах юм бол бус нь үнэ нэмэн шүү дээ тэр хүнд. Угаасаа тэгтээ тэргүй үнэ төлөөл авах юм чигээ. Тэрнтэй адилхан Joe Lacob бол ингээ хитрхи нөгөө багийнхандаа хитрхи unnecessary pressure өгöd байгаа юм шиг санагдаж байна нэгт. Тэгээ одоо нөхцөл байдал нэгдүгürt ийм болцсон юм чинь тэгээд мэдгүй. Миний бодлоор бол Steve Curry-г халаад бол энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ асуудал шийдэгдэх байх. Тэгээ би харин ингэхэд би өнөөдөр ингээд зөндөө ингээд над яг чиний над асуудал дээр чи ингэдэг байхгүй. Одоо Jimmy Butler-ыг хийн авах юм. Чи хариулт авахгүй гоостой. Тэр 2 жилийн 60 сая ч амар хэцүү шүү дээ. Гэхдээ Jimmy Butler-ыг авах гэвэл аавна. Гой тоглогч болгох боломжоо өөрийн гараар үгүйжлээ шүү дээ. Одоо чи өөдөөс арч сууж байгаа гэдэг шиг. Ингээ үгүйжлээ шүү дээ. Тэнгүүд одоо ингээд энэ багийн ингээд өөрчлөх боломж байхгүй бол тасалжуулагчаа сольж үзэх мэргэжлийн спортод хийх ёстой зүйлс нэг үстэй. Тэгээ хамгийн түрүүнд хийдэг юм л тэр л дээ. Тэр нь яагаад гэхээр зүгээр хин нэгэн буруугаа хүлээх ёстой. Тэгэл тэр тасалжуулагч дээр тогтгон л нийтлэг л дээ. Гэтэ би хараа хэлээд штэ. Тасалжуулагч солиод нь штэ тий. Энэ баг яг цаашаа өөрчлөгдөх үү? Чи боддоо өнөөдөр ингэж байгаа. Өнөөдөр би юм уншиж байгаа байхгүй юу? Үгүй чи тэгээ сая ингэж штэ. Russell Westbrook, DeMar DeRozan, Zach LaVine-ыг Utah Jazz солихоор бодлоо. Яагаад гэсэн чинь дасгалжуулагч ерөөсөө сонсохгүй. Тэр чинь хүмүүсээ дасгалжуулагч сонсохооргүй насн дээр очсон байхгүй юу? Тэрдээ адилхан чи Jimmy Butler, Draymond Green, Steve Curry дээр хэнийг ч авчираад ямар ч дасгалжуулагч авчираад тэд сонсно гэж бодож байна. Уусаа тэр буруу биш байхгүй юу? Тэдний буруу биш. Угаасаа тийм өндөрлөг дээр очсон хүмүүс шүү дээ. Тийм байна. Наад үзгээс ч юм бол тийм байна. Яг зүгээр наад X factor чинь тооцоолохгүйгээр хийх ёстой бол чи нөгөө нэг Steph
fit зориулсан сагсан бөмбөгийн арга барилаа өөрчлөхгүй бол гээд магадгүй Стив Кэр тэрийг өөрчилж чадахгүй ч болно шүү дээ. Стеф байгаад байгаа учраас. Тийм учраас өөр тасгалжуулалт авчиж өөрчлөх нь онлын үед зөв байгаад байгаа байхгүй. А нөгөө талаар яг чиний хэлсэн X factor бол одоо хинч ирсэн сонсгоо сонгорсон юм байна л да. Айгуул Draymond Green барьж ав цогох юм байна л да. Би бол тэгж л бодож байна. Чи тэтгэхийн удаа ингээд. Тэр нөгөө нэрээ сая дасгалжуулагчаа сонсохгүй гэдэг чинь одоо тод жишээ бол Крис Пол шүү дээ. Дасгалжуулагч нараа ерөөсөө сонсоогүй. Тэр Тайрон Лүтэй маргасан биш. Жеф Ван Гандитэй хүртэл маргаад бүр сүйд болсон юм байна шүү дээ ер нь бол тий. Тэг өнөөдөр Романо Шелборнс амар уртын артикл гаргасан байл шүү дээ. Тэгээд тэгсэн чи үгүй асуудал энэчээс гэсэн гинэ. Бүр хамгийн бүр аргац. Крис Полыг одоо нөгөө багийнхаа 2 дахь багийг одоо бенчээс тий. Одоо өдөртөө одоо тэр чинь юун дээр бэлтгэл дээр стартерууд нь гарааны 5 нь бенчийнхаа 5-тай тоглолт юм байна л та. Тэгсэн чи бенчийнхаа 5 нь гарааныхаа 5-ыг амар хожоод байсан гинэ. Тэгэл ерөөсөө тэнцэнээс эхэлсэн гэж. Ямар утгагүй юм бэ? Юу гэсэн үг? Чи гарааны 5 болохгүй байна л гэсэн үг үстэй. Харин тийм болохгүй. Крис Полын буруу биш юмээс уулна. Яа, яг юу гэсэн ч үг юм бэ те. Гэхдээ өнөөдөр амар урт юу? Тэгээ бүр инээ төрөмөр зөндөө юм байл дээр. Зөвхөн хүмүүс сонирхоод уншвал. Тэр Романо Шелборн гэсэн би ч сүлдээ энэ талаар бичгээс бүр залхаж байна гэсэн яриа суучлаа шүү дээ. Тэг үнэхээр л тест нэр амтаа болгон залхаж байна. Тэгээ хамгийн сүүлд Los Angeles Lakers Golden State Warriors багууд Warriors шүү. Trey Murphy-г сонирхож New Orleans Pelicans-тай холбогдсон юм уу? Холбогдох гэж байгаа юм би нэг тийм мэдээ харсан шүү. Тэг холбогдчихлоо байх л та. Гэтэ юунаас холбоо барьсан юм байна. Тийм, Pelicans ер нь солих сонирхолтой байгаа л гэсэн байлаа. Тэгэхээр ч одоо тэгээд би харин ингэ бодоод байгаа байхгүй. За яг Lakers ягаа холбогдож байгаа нь бол ойлгомжтой. Warriors гол нь Trey Murphy тим хэрэг болох уу? Чин төв хэрэгтэй байгаа, point guard хэрэгтэй байгаа газар дахиад wing нэмэхэр чинь тэгэхгүй надад бол нэг тийм яг Clay шиг тоглуулна гэж боддог байгаа юм лөө. Тийм, тэгж л бодож байгаа. Тэгээ хамгаална гэж. Яг нөгөө юм штэ. Чиний сая түрүүний хэлдгээр Стеф холбогчийн байрал дээр тоглодог. Гэхдээ дотоогийн Draymond Green нөхдөг энэ систем бол өөрчлөгдөхгүй юм байна штэ. Steve Kerr-ийг явуулахгүй бол. Тийм бол тэрэн дээр дахиад 1000 холбогч авчираад тэр сэлгэнд л хатах байхгүй. Стив. Тийм учраас юу ягаад тогсон тоглогчийг авчираад магадгүй энэ 2 номер 3 номер дорд энэ гарааны энэ 2 номер ингээд солиол үзээд ингээд болохгүй байгаа шүү дээ. Мүүдийг гаргаж үзэл, Пожемскийг гаргаж үзэл тэгээд ингээд болохгүй байгаа юм чи тэндэл хүн хайгаад байгаа юм болоо. Тэгээд цэвэр төвийн тоглож гэдэг бол яг үндэ санал нэг. Уг нь энэ багч нь Ал Хорфордыг айгүй их өндөрөөр бодож хүлээлгэж авсан чинь тэгээд Хорфорд нь тоглохоосоо тоглохгүй нэг юм тэгээд ялтчгүй бас хүн хөшөрчгөр лүдчих юм аа тэгээд нөгөө тоглохоосоо тоглохгүй нэг болоод энэ одоо ингээд мараалын илэгдэлд орчин гэдэг чинь жишээ нь Хорфорд бол яг мараалын илэгдэлд орсон байгаа байхгүй. Тэрэн шиг Маркус Смарт шүү дээ. Яг мараалын илэгдэлд орчод байгаа байхгүй. Алекс Каруса тэнд мараалын илэгдэлд орчод байгаа. Юу гэхээр энэ тоглогч нар одоо 82 тоглолт байдаг 70 тоглолтод оролцож чадахгүй байна. Яг л эдгээр шиг амар их бусдаас илүү ингэж өөрсдөө дайцалж шүрмсээ сунгаж тесэрж ингэж унаж газар унж ингэж хаамаагүй явж явдаг болохоор маш их ингэж биендээ нэг damage буюу одоо нэг хохирол авч идэг. Тэгээд тэр хохирол нь ингэж цугларсаар юу гэхээр чи одоо 40 хүртлээр тоглох хэрэгтэй байсан бол иймэрхүү бие золдог тоглогч нарын одоо идэвхтэй байх ч гэдэм үү гэмтэлгүй тоглох потенциал нь 36 35 руу буудаг ч юм уу те. Ер нь л ингэж зодуулаад байгаа боксч ер нь ямар олигтой байх вэ тийм үстэй. Тэгэхээр би бол тийм мараалын илэгдэлд орно гэдэг нь л болчиход байна уу гэж Ал Хорфорд дээр хараад байгаа юм. Тэгээ тиймэрхүү тоглогч нэг хортой юм одоо ингэж байж байгаа л нэг ротейшнд орж ирэл буцаж ротейшнээс гараад ингэж ерөөсө багийг ингэж доктортой байлгадгүй тийм хортой тийм. Нөгөө байга хэдгээ зоогоод байгаа тийм. Тийм байга тоглох юм болоо. Смарт яах юм бол гэж нөгөө байга хэднэтэл ингэж нөгөө хэдэ харж тоглох гэж бас ядаргаа болоод байгаа тийм. Тэгээд уул нь бол одоо ингэж 15 өнөөдөр чинь 15 16 өнөөдөр 15 16-нд солигдож байгаа тоглогч нар бол дараа нь 2 сарын 5-наас өмнө дахиж солигдох боломжтой юм билээ. Уул нь бол тэрийг бодоод багууд солилцоо их болоо гэсэн чи хийсэн гэж штэ. Гэтэ ямар ч байсан Warriors-ийн хувьд бол
Хорфордыг соли явуулыг, Кумингаг соли явуулыг гэх юм бол дахиад нэг сар хүлээх байх шээ. Тэр чинь гэрээ амар хойно хийгдсэн болохоор тэгэхээр айгүй олон юунаас л хоцрох болов уу гэж бодож чинь солилцооноос. Зөвхөн Warriors-ийг хүлээгээл байж яах гэж л байхгүй л гэдэг. Сарын дараа их олон юм шийдэгдсэн байна ах та. Геймпоинт подкаст өндөрлөг төгчийн тэгээд төгсгөлдөө юу гэхээр төгчдөр энэ би бас энийг үзэгчдээсээ хүсэж байна. Өчигдрийн энэ тоглолт Oklahoma-с биш уучлаарай. Denver Nuggets, Houston Rockets багуудын тоглолт миний ойр үзээгүй гоё IQ-тэй сагсан хүмүүсийн тоглолт болсон байхгүй. Би бүр тэрийг жаргаж үзсэн. Нөгөө талаараа маш их стресстэйж үзсэн. Юу гэхээр уг нь спортыг маш гоё тийм аз жаргалтайгаар үзээд сурцсан. Гэхдээ сэтгэл гарах зүйлүүдээр гардаг. Буруудан хайдгүй гэхдээ өчтөр бол шүүгчд бол үнэхээр самарсан өчтөрийн тоглолтыг байна. Энэ тоглолтын талаар чиний сэтгэлийг сонсъё. Тий 12 сард ингээд бид нар ингээд 12 сард л ер нь их юм болтгоо штэ. Тэгсэн чинь одоо ингээд NBA Cup-ыг нэмснээс тэгээд өчтөрийн тэр матч ап бол үнэхээр гоё. Яг West дээгүүр явж байгаа хоёр баг тоглолт. Яг ингээд юуны плей-офф уурамсалтай тийм тоглолт үзсэн. 12 сард үзсэн чинь айгүй гоё юмсан надад л. Тэгээд угаасаа Denver Rockets хоёрыг хэрвээ плей-офф тарах юм бол зөвхөн жинхэнэ гал гарсан зурлал гарах юм байна гэж утсан. Яг тэр матчап бол яг OKC Spurs хоёр яг гоё таарсан шиг яг тэр хоёрын матчап бол нэр гайхалтай тарах юм. Яа тэр гаргаж байгаа шийдрүүд ямар гоё ингээ ухаалаг тоглогч нар ингээ KD вэ туршлагатай IQ өндөр шингүүн туршлагатай гоё бас нөгөө IQ маш IQ өндөр Никола Йокич IQ өндөр Жамал Мур IQ өндөр ингээ ийм тоглогч нар шийдрүү гаргах явахаар тэнд гарч байгаа шийдрүүд юм нэг юм тэнэгч гэдэг юм уу эсвэл юм сая ингэж хөөс юм да гэдэг шийдвэр юусаа гарахгүй байхгүй. Бүх шийдвэрүүд нь төгс байгаа зөвхөн гүйцэтгэл дээр л орж ийн орохгүй гэдэг л асуудал байгаад байна надад. Тэгээ яг тэгсэн. Чи бол та яа би тэр нөгөө Phoenix Suns Lakers хоёрын тоглолтын дараанаас маргааш нь Spurs OKC тэгээд Denver Nuggets Rockets-ийг үзсэн чинь бүр ямар хол зөрүүтэй хоёр сагсан юм бэ гэдэг харсан шүү дээ. Йоо Phoenix Lakers хоёр юу болсон бэ бүр. Йоо бүр арайчтай бүр үзэхээс бүр ядарсан шүү дээ. Тэр тоглолтыг тайлбарлаж ирсэн нөгөө Stew өөртөө Lakers-ийн одоо 30-40 жил тоглолтыг анализ хийж байгаа. Stew юу гэсэн юм бэхээр миний амьдралдаа үзсэн хамгийн хачин тоглолт байлаа гэсэн шүү дээ. Харин тэгээд тэрний араас тэгээд ийм үзэх чинь бүр ямар ондоо төвшөнд энэ багууд байгаа юм бэ гэдгийг шууд харуулчихлаа шүү дээ. Тэгээд үнэхээр харамсалтай нь бол үнэхээр шүүгчний одоо тэр нөгөө үлээлтүүд бол үнэхээр за яг ер нь бол шүүгчнэр бол алдах юм байна. Үгүй хүн юм чи те алдах юм байна. Гэхдээ ер нь бол хүн тоглолтоос шүүгчдээс юу хүсдэг вэ гэх юм бол consistency л хүсэн шүү дээ. Ер нь адилхан л үлээхийг хүсэн шүү дээ. Одоо энэ дээр ингээд үлээсэн бол нөөдөл дээр үлээх л хэрэгтэй байхгүй. Тэр ихгүй нэг л чинь хитрхи үлээгээд тэгээд хамгийн надад бүр ингээд дургу өрснө шүү дээ. Буруу үлээчихэж байгаа. За буруу үлээх окей. Тэнгүүтээ реплей үзэнгүүтээ стил гүрийчдэг байхгүй. Гүрийчдэг. Тэр нь бол би бүр үнэхээр нэрээ. Одоо тэр өчтөр тэр тим хардыг өчтөр өөрөө бүдрээд унтсан биз дээ. Гэхдээ харин тийм өнөөдөр яг нэг юм нөгөө LeBron-ы нэг бүр дээрээс хардаг нэг камер үүдэх штэ. Инста би анх удаа харсан камерын англ байна гэдэг. Тэрэн шиг нэг юм сонин камерын бичлэг яаж л. Яг гүйж яхад нь манерын шилбэнд өөрөө ингээд гүйж яхад ингээд хөлөөс аваад хурцж байгаа. Тэгээ тэрнээс болж импакт үүссэн баг. Гэхдээ тэр чинь marginal contact байхгүй. Тиймгүй контакт байна штэ. Тэр чинь ямар очиод дэгээдж байгаа штэ юм штэ. Бүр зай өгөхөд унгаад шүү. Тий. Чи хараа та. Lakers Phoenix хоёр тоглож Laravia Porend гараа ингээ гүйсэн чи хойноос нь Booker Jersey-нээс нь татчих байгаа байхгүй. Татаад урдуур нь ингэж гараа явуулаад тэгээд replay үзэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь бид нар зөв үлээсэн юм байна. Ингээ Jersey-нээс нь татсан. Гэхдээ тэр нь бол импакт үзүүлээгүй гэж байгаа байхгүй. Тэр импакт үзүүлээгүй байх чинь тэр хөрөх ямар импакт байгаа юм тийм үстэй. Яг тиймэрхүү консистенси л байхгүй байхгүй. Яг жигдэл үлэмээр байна шүү дээ. Тиймэрхүү юм дээр л жоохон юу яагаад байгаа болохоос игдүүцээд байгаа болохоос шүүгчнэр алдах юу гэг бол тэр бол байх л асуудал. Тэр бол хүн шууж байгаа учраас үргэлж байх юм. Энэ ч баг спортын хамгийн гоё юм аа.
KD бүр талбайн гадна унаад нэг бөмбөг татдаг бол хэзээ ч мартагдахааргүй Warriors-ийн одоо ой санамжууд нэг болсон шүү дээ. Гэтэ нөгөө яг чиний хэлдгээр нөгөө хоёр талд тэгш тэнцвэртэй үлээх чинь хамгийн чухал юм. Нэг талд нь нөгөө нэг эн чинь шин дүрэн байгаа шүү дээ. Бөмбөг гараас гарсны дараа гарын төрж болохгүйгээд тэгэж үлээгээд авангууд нөгөө талд нь болохоор байнга юм ингээд гарын төрхөд хахад үлээхгүй байгаа дахаар тэрэн дээр бухимдан тэгээд өчтөр King Ime Udoka юуг хэлсэн байваа. Тэнд байгаа хоёр шүүгч нь ажиллаа гэхгүй нэг нь өөрийгөө од царайлаад ах юм юм байл юу гэсэн биш. Struck Тэр хоёрын хоёр Starstruck гэдэг чинь нөгөө Jokic-ийг бүр хараа ингээд шүтчихэж байгаа юм. Jokic л ингээд. Нөгөө хоёр нь бол угаасаа тэнд байх ч усгүй хоёр хүн гэдэг байгаа. Тэгээ Ime Udoka бол зоолттой нэг 50 мянгаар торгуулсан юм хэлсэн. Гэтэ яг тийж уурлахаас өөр арга байхгүй. Би орог Ime Udoka дугаа өнгөрөөгүй харин ч нэг юм хэлсэн нэг зөв гэж бодсон. Тэгээ цаашдаа ч гэсэн NBA тэрийг анхаарал та. Одоо NBA ч яг нөгөө шүүгч чинь тусдаа бас юутай штэ холбоотой штэ. Тэд бас юу анхаарал та авах л үүдээ. Тэгэхгүй бол өчтөрийн тоглолт бол арай агүй гоё тоглолтыг алдчихж байгаа байхгүй те үр дүнгийн. Оо штэ нервтэйс. Тэгээ бүр ингээд би тэгтээ зөвөр энэ Монголын дээдлийн шүүгч дүүгээс асуужсэн. Та нар яагаад ингэж тоглолтыг амар гоё ингэж цэгцтэй ингэж барьж эхлүүлдэг мөртлөөсөө яагаад ингэж төгсгөлргүй ингэж зодолцоолоод эхэлтий гэж би асуужсэн байхгүй. Тэрний үгс ингэж эхлээд амар гоё ингэж нимба контакт хүлээжсэн. Сүүлдээ ингэж тэрийг үлийнхээ болоод эхлэх ингэж тэгжсэн. Тэгсэн чинь өөдс шүүгчгээр тэгдэм бид нар өөрсдөө тэрийг анзаард үүсдэг ингэж мэдээж хамгийн сайнаар үлээх гэж л байгаа. Тэгээ сүүлдээ магадгүй ингэж нөгөө контактад тэгэхээр 2 цаг үргэлжлэж байгаа тоглолт магадгүй ингээд цагийн дараа дасаад эхэлтийн болоо. Гэхдээ ер нь яад юм бол гэдээ бас өөрөөс надаас ингэж бас ингэж юу яажсэн. Гайхаж ирсэн. Яагаад нэрээ тэгдэм юм бид нар яагаад тэгдэм бол гэж өөрөөс гайхаж үлээж авсан байна. Тэгээ өчтөрийн тоглолт магадгүй шүүгчнэр энэ талд гарч байгаа шүүгч нь тэгэл контактлуулаад энэ талд гарч байгаа нь бол ийм байхгүй л гэж үлээгээдсэн юм шиг байна. Тэгээд сүүлдээ нөгөө тэр багийн контакт нь юу яадаг байх л та. Нэг контакт чи харагддаггүй болтой дэрдэг. Тэгээд дээрс нь тэгээд нөгөө нэг багийн талбай дээр очиод тоглохоор тэгээд нөгөө үзэгчдийн юмд орчдөг бахоо. Автдаг бах. Ауранд ордог чинь тий ауранд ордог л бах. Гэхдээ л мэрэгжлийн хүмүүс чинь бас мэрэгжлийн баймаар юм да гэж бодсон. Гэтэ яг плей-оффын тоглолт биш байсан тулдаа л нэр хил ам болоог баг. Хэрвээ плей-оффын тоглолт байсан бол тэгээ өчтөрийн тоглолтод Denver бүрэн бүрэлдэхүүнээр байгаагүй. Мэдээж Christian Brown байгаагүй, Aaron Gordon байгаагүй, Houston Rockets баг бүрэн бүрэлдэхүүнээр байгаагүй, бас Fred VanVleet байгаагүй, нөгөө Lakers-ээс явдаг Dorian Finney-Smith бас тоглолтод гараагүй. Ер нь бол Terry Easton бас байхгүй, Royal тоглогчдод нь байхгүй байгаа. Тэгэхээр хин бүрэн бүрэлдэхүүнээр байгаагүй ч гэсэн энэ хоёр баг плей-офф таарах ёстой юм байна. Энэ хоёрын хоцсон нь Oklahoma City тандартаа тоглох ёстой юм байна гэж ер нь бол хувьдаарсан. Тэгэх юм бол бидний энэ жилийн плей-оффын хүлээлт хэвээр маргаангүй гоё болохоор шинжтэй гэж харагдсан да. Game Point podcast-ийн энэ дугаарын дөрөвд өндөрлж ин ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay, Joint Movement, Colcosum-ын хамт байлаа Eliot-оос San Francisco-с ялалт та бүхэн Game Point podcast-ыг лав гарагт YouTube channel YouTube-ээр болон за Premier Sports 1 сувгаар хүлээн авч үзэж байгаараа ингээд дараагийн дугаараар уулзлаа баяртай үзэгчтэй.